За Дэлхийн банкны 2030 усны нөөцийн бүлгээс хэрэгжүүлсэн төслийн хүрээнд амгалан дулааны станц, төрийн өмчт компани өргөтгөлийн нэмэлт ус хангамжид MCS Coca-Cola компани үйлдвэрийн хаягдал усыг дахин ашиглах тухай хоёр тал хамтын ажиллагааны санамжчиг байгууллаа. За ийхүү Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангах ажилд хаягдал усыг дахин ашиглах нь байгалийн усны нөөцийг хамгаалахаас гадна түүнд зарцуулах хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлыг ихээхэн хэмнэж байгааг онцлолоо. Амгалан дулааны станц нь 2023 онд хүчин чадлаа өргөтгснөөр тус станцын усны хэрэгцээ нэмэгдэж, нэмэлт их усүр шаардлагатай болсон. Харин MCS Coca-Cola компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2010 оноос үйлдвэрлэлийн бүхий л процесст ашигласан усаа 99% цэвэрлэж дахин ашиглаж эхэлжээ. Энэхүү ус нь загас амьдарч болох үед төвшөнд хүртэл цэвэрсэн байдаг бөгөөд зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаанд ашиглах замаар нийт цэвэрлсэн усны зөвхөн 3-8% л дахин ашиглаж үлдсэн хэсгийг төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг байжээ. Харин өнөөдөр хоёр тал санамжчиг байгуулснаар Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай зүүн бүсийн иргэдийн дулаан хангамжийг тогтвортой байлгах ажилд хувь нэмрээ оруулахар болоод байна. За үүний тулд төр хувийн хвшлийн түншлэлээр амгалан дулааны станц руу холбогдох шугам тоног төхөөрөмжийн хамт барьж байгуулах юм а. За MCS Coca-Cola компани одоо хаягдал усыг бид бол нийт усны хэрэглээнийхээ 40 орчим хувь буюу хоногтоо нэг 510 шм усыг бол эргүүлэн ашиглах ийм нөхцөл төслөөр бол бий болж байгаа. Тэгээ энэ усыг эргүүлэн ашигласнараа энэ хэмжээгээр одоо байгалийн усны нөөцийг нэг талдаа хэмнэж төр хувийн хвшил одоо хамтарч ажиллах боломжтой нэг томоохон одоо ажил бол өнөөдөр бидний зурж байгаа ойлголцлын санамжчиг. За энэ бол одоо Улаанбаатар хотын зүүн бүсийн Баян зүрх дүүргийг одоо оршиж байгаа амгалан дулааны станцын өргөтгөл дээр бий болж байгаа усны нийт хэрэгцээ ус нэмэгдэж байгаа. За энд бол бид нар 2009-с 2014 оны хугацаанд MCS Coca-Cola компани 2 сая орчим долларын хөрөнгө оруулалт хийсэн. За MCS Coca-Cola компани нь яг энэ хаягдал усаа эдний нийлүүлснээр хаягдал усны төлбөрөөс бүрэн чөлөөлөгч байгаа. Энэ жишгээр цаашид одоо яг олон улсын төсвөрийн хүрээнд гэлтгүй Монгол улс өөрөө энэ жишгийг хэрэгжүүлээд явах ийм бүрэн боломж нэгдэж байгаа. MCS Coca-Cola компани цэвэрлсэн хаягдал ус нь амгалан дулааны станцын өргөтгөлийн нэмэлт усны хэрэгцээний 40% хангахаар байна. Ийхүү хаягдал усыг дахин ашиглах замаар Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангаж байгаа нь усны нөөцийг хамгаалах, хаягдалгүй эдийн засгийн замаар ногоон хөгжлийн шийдэл бий болох зэрэг байгаль орчин, нийгмийн эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн олон эерэг үзүүлэлтийг авчирч байгаа юм а.